За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгд нь шинэ өдрийн мэнд хүргэе. За манай Magic Group-ээс 7 хоног болгон заавал сонс нэртэй подкастыг бол цуврал болгон явуулж байгаа. За энэхүү подкаст маань бол санхүү татврын асуудал гэсэн сэдвийн доор бол заавар зөвлөгөө өгч бол явж байгаа. За өнөөдөр бол манай заавал сонс подкастын маань 5 дахь дугаар бол та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн маань бид бүхэндээ ярилцах сэдэв болвол байгууллагын захирлууд санхүүгийн тайлан дээрээ нэгдүгээр гарын хэсэг зурхын өмнө юун дээрээ зайлшгүй анхаарах ёстой байдаг вэ гэдэг сэдвэр бол та бүхэндээ заавар зөвлөгөө өгөхөд бэлэн болоод байна. За өнөөдөр энэ сэдвэр бид бүхэндээ ярилцахаар Magic Group-ийн ерөнхий менежер Алтан Гэрэл мөн санхүүгийн багш Хонгор Зулнаар ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе үү та? Сайн өдрийн мэнд. За тэгэхээр байгууллагын удирдлагуудтай санхүүгийн тайлан дээр одоо шууд гарын үсэг зурж болох уу юу гэдэг талаар өндөр ихэд ярих гэдэг л дээ. Тэгэхээр энэ дээр ер нь яагаад зайлшгүй анхаарах ёстой гэж шууд гарын үсэг зурж ер нь болохгүй гэсэн үг үү те? За санхүүгийн тайлан дээр одоо бол ихэвчлэн жижиг дунд аж ахуйн нэгжээр зарим байгууллагуудын хувьд бол нэгдүгээр гарын үсгийг захирлууд маань шууд зургаал явчихдаг л да. Тэгээд зурхаас өмнө одоо анхаарах зүйлийн талаар бид ярих гэдэг ч тийм. Тэгэхээр яагаад энийг анхаарах ёстой вэ гэхлээр Нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн 8-ын 4-дээр гүйцэтгэх удирдлага нь тухайн гаргасан санхүүгийн тайлангийн үнэн зөв бодиттой байдлыг хариуцна гэд заасан байдаг. Тэгэхээр санхүүгийн тайланг шалгаагүйгээс болоод хянаагүйгээс болоод гарын үсэг зураад дараад нь ямар нэгэн байдлаар эрсдэл тухайн компанидэр бий болоход хариуцлагыг нь одоо гүйцэтгэх удирдлага өөрөө хариуцах ёстой учраас гарын үсэг зурхаас өмнө тайлан дээрээ хэд хэдэн зүйлсийг бол заавал хянж үзэх ёстой гэж үздэг. Тэгэхээр тухайн тайлан гаргасан нөгөө нэгтлэн бодогч нар бол хариуцлага хүлээхгүй юу энэ тал дээр? За нэгтлэн бодогч гэдэг хүн бол аж ахуйн нэгж байгууллагын санхүү бүртгэлийг хөтлөж байгаа. За санхүү бүртгэлийн ажил гүйлийн өдөр бүхэн гарч байгааг нэгтлэн бодогч хүн маань хянаж явдаг. За доотлын албан тушаалтан болох нервод, тооцооны нэгтлэнгууд ч юм уу те. За ахлах нэгтлэн бодогчийн одоо хийж байгаа өдөр тутмын санхүүтэй холбоотой бүх ажил гүййлгээнүүд үнэн зөв бодиттой байна уу гэдгийг маань нэгтлэн бодогч маань хянаж явдаг байгаа. За тийм учраас энэ санхүүтэй холбоотой бүхэл зүйлсүүд ямарваа нэгэн алдаатай гарсан ч юм уу те. За буруу зүйл байх юм бол хийсэн зүйлс дээр одоо буруу хийсэн зүйл ч юм уу энэ дээр нэгтлэн бодогчд бол хариуцлага хүлээдэг. Нэгтлэн бодог бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл дээр анхан шатны баримт гэсэн хэсэг байдаг. За энэ зүйл дээр анхан шатны баримтын үнэн зөв үйлдсэн эсхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүнийг шалгаж хянж гарын үсэг зурсан хүмүүс хариуцлагыг хүлээнэ гэж бүр зааж өгсөн байдаг. Тэгэхээр нэгтлэн бодогч нар маань ч гэсэн гаргасан санхүүгийн тайлан дээрээсээ буруутай үйлдэл хийх юм бол хариуцлага хүлээхээс өөр хүлээнэ л гэсэн үг. Зөрчлийн тухай хуулийн дээр ч гэсэн аж ахуйн нэгж байгууллагууд нэгтлэн бод бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу санхүү татрын тайлангуудаа гаргана гэж байдаг. Тэгэхээр санхүүгийн тайланд нэгтлэн бод бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу санхүүгийн тайлан гаргаагүй байх юм бол нэгтлэн бодох бүртгэл нэгтлэн хүн одоо хариуцлага хүлээн гэж бас байдаг. Тэгэхээр ер нь нэгтлэнч байна, гүйцэтгэх удирдлагч байдгээр ерөөсө харилцан адилхан л одоо нэгсэндээ хариуцлагыг хүлээнэ. 1-2 дугаар гарын үсэг зурж байгаа 2 хүн хоёулаа хариуцлага бол хүлээх ёстой гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр тухайн тайланг бол хэдийгээр захирал гаргаагүй те захирал бол сайн мэдгүй байгаа шүү дээ. Тэгсэн ирнэл тэрэн дээр хэрвээ хянд шалгахгүйгээр гарын үсэг зурчих юм бол өөрөө бол тэр хариуцлага давхар ороод явчих юм байна гэсэн үг юм биш үү те. Ер нь тэгнэ гэсэн үг. Зөв. За тэгэхээр манайхан бол ихэнх захирлууд бол санхүүгийн мэдлэг жоохон тааруу байдгаасаа болооч тэрөө тэ нэгтлэнгуудтай ерөөдөө итгээд гарын үсэг зураад явчих тохиолдол ер нь нэлээд байдаг юм шиг гадуур ер нь ажиглагддаг л да тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр би нэг байгууллагын захирал байлаа гэж тэ. Манай нэгтлэн ингээд тайлангаа авчаар гарын үсэг зуруулах гэдэг тэ. Эрэнгүүт яг одоо би тэгвэл яг юун дээр нь яг зайлшгүй би анхаарах хэрэгтэй. Анхаарах нийтдээ хэд хэдэн зүйлс байгаа. Нэгдүгээрт нь санхүү гэдэг татврын тайлангууд маань задаргаа буюу туслах тайлангуудтайгаа таарч байна уу гэдгийг нь заавал шалгах ёстой байдаг. Туслах тайлангууд гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр кассын тайлан, харилцагын тайлан, барометрал, үндсэн хөрөнгө гих мэдчлэн нервуудын гаргадаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын өөрсдийнх нь бодлогын баримтчдээр тусгаж өгсөн сар сардаа ч юм уу улирал улиралдаа гаргах ёстой туслах тайлангуудтайгаа үлдэгдэлтэнгүүд нь таарч
таарч гинэ гэдгийг заавал тулгаж харах хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт нь тооллого хийгээгүй тайланг нэгтлэндээ буцааж өгнө. Нэгтлэн бод бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл дээр санхүүгийн тайлан гарахаас өмнө заавал тооллого хийсэн байх ёстой гэдэг. Ингээд тайлангууд дээр байгаа тоонууд чинь за тоолгынхаа үлдэгдлээр баталгаажуулж ээж за тайлан маань одоо үнэн зөв юм байна гэдэгт та бүхэн итгэх ёстой байд юм аа. За жишээ нь бол танаас санхүүгийн тайлан дээр нь 50 сая төгрөгийн бараа материал байна гэсэн тоо байна гэсэн. За тэгэхээр тэр 50 сая төгрөгийн бараа материал маань яг бодитоор манай агуулга дээр 50 сая төгрөгийн бараа байна уу? Ямар төрлийн бараа хэдийн ширхэг байгаа юм. Ингээ нийтдээ дүн нь 50 сая болсон байна уу? Энийг нэгтлэн одоо нэрв 2 тоолоод гарын үсгээ зураад баталгаажуулсан байна гэсэн. За тэгэхээр тэр тоолгын хийсэн баримтыг нь та санхүүгийн тайлангийн нүдэ тулгаж үзээд тоолго хийсэн манай бараа материал санхүүгийн тайлангийн дүнтэй таарч ин. Одоо энэ дүн бол зөв гэд явах нь шүү дээ, тий. Тэгэхээр ерөөсөө л хөрөнгөн дээр энэ тоолгуудыг тайлан гаргахаас өмнө заавал тоолгыг хийсний дараа тайлан бол гардаа гэсэн үг байна. Тэгэхээр яг саяын тэр дүнгууд хэрвээ ямар нэгэн байдлаар таараагүй те зөрсөн тохиолдол байх юм бол тайлангаа буцаах нь шүү дээ, нэгтлэн шууд гар өсөж сурч болохгүй юм тийм яваад агуулгад байгаа бараа материалаа тоолоод тоолгынхаа үлдэгдлийг одоо яг тайлангийнхаа үлдэгдэлтэйгээ тааруулаад хүрээд ирээ гэх юм шүү дээ, тийм ээ. За 3 дугаарт нь анхаарах зүйл нь гэвэл татврын өглөг авлагын үлдэгдлүүд нь татврын тодорхойлолтоос зөрсөн бол энэ тайланг нэгтлэндээ буцааж өгөө гэж байгаа. За энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр санхүүгийн тайлан татврын тайлангаа гардаг. За татврын тайлан нөгөө татврын албанд аваачаад өгсөн байгаа тийм. Тэгэхээр манай аж ахуйн нэгжийн орлогын албан татврын одоо өглөг авлагын дүн за 10 сая төгрөгийн үртэй гэж байсан гэж бодъё тий. Тэгвэл татврын албан дээр танай компани 10 сая төгрөгийн үртэй байх шүү гэдэг бас мэдэн байна гэсэн. Тэгэхээр манай санхүүгийн тайлан дээр байгаа тэр үргийн дүн татврын албанаас авсан тодорхойлолт дүн хоёр мөрөгж явах хэрэгтэй гэсэн. Хэрвээ татврын албанаас авсан тодорхойлолтын үлдэгдэл маань манай санхүүгийн тайлангийн үлдэгдлүүдтэй тулахгүй байх юм бол энэ бол алдаатай байна. Аль нь алдаатай байна тий. Аль нь зөв байх ёстой вэ гэдгийг нь заавал одоо шалгаж үзээ тайлангаа тааруулснагаа дүнгуудээ тааруулсныхаа дараа тайлангаа гаргана гэсэн үг байна. За санхүүгийн тайлангийн татврын тайлангийн үлдэгдэл хоёр маань таарахгүй байх юм бол за эхний ээлжин татврынхаа сайтн дээрээс татврын тодорхойлолтоо авнаа. Ингээд татврын тодорхойлолтын дээр шин танай компани татврын өөрөх эхний үлдэгдэл хэд байсан? Энэ тайланд хугацаанд хэдэн төгрөгийн өртөө болсон? Хэдийг нь төлсөн? Одоо яг хэдэн төгрөгийн өртөө байгаа юм бэ гэдг нь тодорхойлолтын дээр гараад ирчихдэг. Тэгээд нэгтлэнгийн гаргасан эхний үлдэгдэл за эцсийн үлдэгдэл хоёр тоорондоо таарахгүй байх юм бол за төлсөн татврын дансан төлсөн татваруудаа тулгаж харах хэрэгтэй байна. За ахаа дээрээс нь нөгөө гарах хэрэгтэй байдаг нөөтийн тайлангууд за цалин хөлс нийгмийн даатгалын тайлангуудынхаа үлдэгдлүүдийг нь сар сараар нь яах нь тулгаж харж ээж за тайлан чинь зөв байна уу буруу байна уу гэдгийг хянаж вэж за татврынхаа үлдэгдлүүдийг тааруулж өчнэ гэсэн үг. За зарим аж ахуйн нэгж байгууллагууд одоо жишээ нь 2019 оны эхний үлдэгдэл тайлан гаргаж байхад 2018 оныхоо за татврын үлдэгдлүүдийг зөрүүлээд санхүүгийн тайлангаа илгээж гисэн байж идэг. Татврын албан дээр манай татврын өглөг 5 сая төгрөгийн өртөө гэж байхад санхүүгийн тайлан дээр нь 6 сая төгрөгийн өртөө гэдэг юм уу те ингээд илгээж гисэн байж идэг. Энэ маань угаасаа эхний үлдэгдэл нь таараагүй байгаа учраас энэ тайланд хугацааны үлдэгдэл нь ч гэсэн зөрнө гэсэн үг. Тийм учраас энэ эхний үлдэгдлээ тааруулах буюу тохиргоо бичлэлт хийж байж за бас тайлангийн яманд үлдэгдэл нь зөв болно гэсэн үг шүү. За дөрөвдүгээрт нь анх шатны баримт бүрдүүлэлт хийгдээгүй тайланг одоо нэгтлэндээ буцааж өгөө гэж байгаа. Тэгэхээр захирал таныг одоо анх шатны баримтуудаа нэг бүрчлэн шалгаад хянаад бүрэн байна уу гэдгийг одоо хянаад суу гэсэн үг биш. Ерөнхийдөө нэгтлэн бодогч нар маань нэрвүүд маань сар бүр улирал бүр тайлангаа гаргаад тухайн сарын улирлын баримтуудыг нь зэгцлээд дор дорн зэгцлээд явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэр ажлыг хийсэн байна уу, тэгтэлсэн байна уу гэдгийг нь шалгаж явна гэсэн үг. Хэрвээ тухайн ажлуудыг цаг бүрт нь хийгээгүйс болоод дараад нь нөгөө нэгтлэн солигдоод явчихаар баримтууд манд одоо нөгөө зэгцлээгүйс болоод баримт дундаас нь алга болдог тий. Тэгээд нэгтлэн солигдох, аудит шалгалт орох, татврын шалгалтанд дуудагдах гэх мэтлэн ажлууд болохоор энэ маань өөрөө нөгөө эрсдүүдэд дагуулад одоо хүндрэлтэй зүйл болоод ирдэг гэсэн үг. Тэгэхээр тухайн ажлууд маань яг цаг тухайдаа хийгдэж гэнэ үү, баримтуудаа зэгцэлсэн байна уу гэдгийг нь
шалгаад үзчих хэрэгтэй гэсэн үг. За тэгээд тэгцэлсэн бол болж гинэ гэсэн үг байна тийм ээ. За анхар шатны баримт гэдэг дээр нэмж хэлэхэд анхар шатны баримт гэдэг бол санхүү татварын тайлан гаргах үндэслэл болно гэж байдаг. Тэгэхээр анхар шатны баримтгүй ажил үйлгийг санхүүгийн тайлан тусгахыг хориулдаг. За яагаад тэгэхээр танай компаниас ийм хэмжээний орлого зардал орсон гэдгийг та нар юугаар нотлох вэ гэхээр анхар шатны баримтаар л нотолдог. Тэгэхээр анхар шатны баримтгүй ажил үйлгээ байна гэхээр танайхаас орсон, танайд гарсан гэдэг ямарваа нэгэн байдлаар нотлож чадахгүй учраас анхар шатныхаа баримтын бүрдэл дээр маш анхаарал тавиад за анхар шатныхаа баримтуудыг нэгтлэн бодогч маань сар тухай бүрт нь одоо үдэд цэгцэлсэн байна уугүй гэдгийг бас нэг удаач гэсэн одоо гүйцэтгэх удирдлагууд маань жилдээ хараа явчих одоо түүн дээр анхаарал хандуулах шаардлагатай байдаг. За удирдлагуудын маань бас дараад нь анхаарах зүйлс нь юу байдаг вэ гэхээр логикгүй гарсан тайлан нэгтлэндээ буцааж өгөх хэрэгтэй байдаг. Логик гэдэг болохоор санхүү татварын тайлангууд маань учир шалтгаан, уялдаа холбоо гэсэн үг л дээ. Тэгэхээр бүх гарч байгаа тайлангууд нь хоорондоо ямарваа нэгэн дүнгээр уялдаж, за таарч байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр санхүүгийн тайлангийн уялдаа холбоо гэхлээрээ за хамгийн энгийнээр одоо юу гэдгийг санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан хоёр маань цэвэр ашгаараа уялддаг. За мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн байдлын тайлан хоёр маань мөнгө түүнтэй адилдах хөрөнгөний эхний үлдэгдлээрээ уялддаг. Санхүү байдлын тайлан, өмчөө өөрчлөлтийн тайлан хоёр маань эзэдийн өмчийн дүнгээрээ уялддаг. Гэх мэтчлэн уялдаатай дүнгууд байдаг. За энэ тайлангууд нь хоорондоо уялдаж гинөө гэдгийг л гүйцэтгэх урддлага маань өөрөө мэдэхгүй байх юм бол нэгтлэнгаасаа лавлаж асуугаад энэ тоонууд нь хоорондоо таарч байгаа үе гэдэг заавал шалгаж явах хэрэгтэй. За бас дөрөвд хэлсэн анхар шатны баримтууд туслах тайлангуудтайгаа энэ дүнгууд маань ерөөсөө таарч байгаа гэдгийг л заавал удаад харж анхаарах хэрэгтэй байдаг шүү. За логикт дээр аюулгүй сонирхолтой гэвэл мөнгөн гүйлгээний тайлан гэж байдаг тийм ээ. За мөнгөн гүйлгээний тайлан дээр эцсийн дүнгууд ингээ харахаар эцсийн дүн нь яг зөв. За манай нөгөө задаргаа тайлантайгаа яг тулцсан зөв байна. Гэхдээ нөгөө эцсийн дүн зөв боловч дотор нь байгаа нөгөө ангиллууд маань одоо бас буруу гаргаад байдаг гэсэн үг хэлэнгүүд маань. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, санхүүжилтийн хөрөнгө оруулалтын гэсэн хэсгүүд байгаа тийм ээ. Тэгэхээр энийг дүнгуудын орлого зарлагуудын хооронд нь холсноос болоод нөгөө эргээд тайлан унших явцад бол нөгөө алдаатай мэдээлэл бол авдаг гэсэн удирдлагынтээс. За үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ гэдгийг бол маш сайн анхаарч харах хэрэгтэй удирдлагууд. Тэр бол танаа одоо яг л ямар бизнес эрхэлдэг байна? Танаа бизнесийн чинь мөнгөн урсгал гэсэн үг. Одоо манайх сургалт явуулдаг байлаа гэж үзвэл манай сургалтын орлого, сургалтын орлоготой холбоотойгоор гарч байгаа зардлууд гэсэн. Ингээд манайх яг цэвэр сургалт явуулаад хэдэн төгрөгийн одоо орлого ашиг үлдээд байгаа юм ба гэдг нь үндсэн үйл ажиллагааны дүн. Энэ дүн одоо нэмэх тэмдэгтэй байх юм бол болж гинэ. Манай одоо үндсэн үйл ажиллагаа бол окей зөв яваад байна тий. За хасах тэмдэгтэй болвол тэр одоо хасах руу орчод байгааг юугаар санхүүжилсэн юм бэ? Хөрөнгө оруулалт юм уу эсвэл санхүүжилтийн үйл ажиллагаанаас манайх одоо үндсэн үйл ажиллагаа санхүүжүүлсэн юм уу гэдгийг бас мөнгөн гүйлгээс уншдаг гэсэн. Тэгэхээр нэгтлэнгууд яг хөглөр үндсэн үйл ажиллагаагаа нөгөө үйл ажиллагаануудтайгаа холчоод за ингээ харахаар санхүүжилтийн үйл ажиллагаан дээр жишээлбэл зээл авсан гэдэг дээр нэлээд их дүн явж идэг. Тэр нь яг ясам дээр ингээ хөөгöd харахаар үндсэн үйл ажиллагаа руу орох ёстой ч юм уу тий. Тэгэхээр энэ уялдаа холбоонуудыг нь маш зөв байна уу? Манай одоо яг санхүүжилт зээлийн маань үлдэгдэл ийм байгаа юу? Манай зээлийн үлдэгдэлтэй маань тулж байгаа юу мөнгөөр тооцоод үзэхэд гих мэтчлэн ерөнхийн энэ нөгөө нэг уялдаа холбоонуудыг нь бол маш сайн шалгаж үзэж явах хэрэгтэй гэсэн үг байна. За дараагийн нэг анхаарах зүйл бол санхүүгийн тайлангаа мөнгөн суурьаар гаргасан уу үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй байдаг. Мөнгөн суурьаар гаргаж байгаа тайлан дээр зөвхөн кассing гүйлгээ, харилцагын гүйлгээн дээр үндэслэж байгаад тайлан гаргацсан байж байгаа. Тэгэхээр энэ чинь аж ахуйн нэгж байгууллага нэгтлэн бодлогын тухай хуулийн дээр аккурат суурьаар тайлангаа гаргана гэж заасан байж байхад за зөвхөн касс харилцагын гүйлгээгээ одоо тусгаад байна гэдэг нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл явц үйл ажиллагаа дутууд бүртгэгдээд байна гэсэн үг. Тэгэхээр мөнгөн аккурат суурьаар тайлан гаргана гэж яриад байгаа нь за бараа материалыг борлуулад мөнгө нь орж ирсэн үгүй гэдгээс хамааралгүйгээр бараа бэлэн бүтээтгүүнийг зээлэр худалдан авчаад мөнгөө хизээ төлсөн бэ гэдг нь хамааралгүйгээр за орлогыг нь
орсон үед нь гарч байгаа зардлыг нь тухайн сард нь гарч байгаа үед нь за бүртгэл явахыг бол accrual суурь гэж хэлдэг л дээ. За жишээ нь гэхлээр манайх энэ сарда 5 сая төгрөгийн зээлийн борлуулалтыг хийсэн. За тэгэхээр би тэгэхэд зээлэр борлуулалт хийж яана гэхээр манай тансанд бол мөнгө орж ирээгүй байгаа. За зээлээ буюу мөнгөө дараа авна гэсэн үг байна. Тэгэхээр дараа авах учраас авлагатай болж байгаа юм байна. Энэ сарын буюу энэ улирлын тайлан дээр зээлэр хийсэн борлуулалтуудаа би тэгэхэд бол заавал тусгах хэрэгтэй байдаг. Нөөтийн тухай хуулийн дээр ч гэсэн барааг борлуулж мөнгө төлбөр тооцоо хийсний аль түрүүнд энэ үйлдэл хийж байгаагаар нь орлогыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж байдаг л да. За тэгэхээр бид зээлэр борлуулалтаа хийсэн л түүнийг орлогоороо хүлээн зөвшөөрөөд accrual суурьаараа хүлээн зөвшөөрөөд тайландаа тусгах хэрэгтэй байж идэг. За мөнгөн суурьаар бүртгэсэн тайлан дээр за тухайн байгууллага маань үндсэн хөрөнгөн дээр элэгдэл хорогдол тооцоолоогүй байдаг. За бараа материалыгаагтлах бичлэлд хийгдээгүй. За бараа материалыг зээлэр худалдан авах бичлэлд хийгдээгүй. За үндсэн хөрөнгийгаагтлах гэдэг юм уу те эдгээр бичлэлж юусоо хийгдээгүй зөвхөн мөнгөөр гарсан гүйлгэн дээр л үндэслэж тайлан гаргасан байдаг. Энэ нь бол одоо нэгтлэн бод хурлын тухай хуульч болон за тайлан гаргахыг зөрчөөд байна л гэсэн үг байна. Эдгээр дээр зөвл заавал анхаарах хэрэгтэй байдаг. Тийм тэгэхээр нөгөө мөнгөн хөрөнгөөс бусад өөр гүйлгээд мөнүүд маань орсон байна уугүй юу гэдгийг нэг шалгаад нэгтлангаас асуугаад хянжих хэрэгтэй гэсэн үг байна тийм ээ. За дараагийн анхаарах зүйл маань юу байгаа лээ? За татварах хугацаанд нь төлөөгүй байх юм бол за энэ тайлангаа одоо нэгсэндээ бас яагаад хугацаанд татвараа төлөхгүй байгаа. За энэ дээр бол анхаарах хэрэгтэй байдаг л да. Татвараа хугацаанд нь төлөөгүй байх юм бол хугацаанд төлөөгдөөгүй татварын хоног тутамд нь торгуул тавигддаг. Тэгэхээр танах одоо өнөөдөр хэдийгээр хугацаанд нь татвараа төлөөгүй байгаа боловч татварын хянах шалгалтаар орж байгаа тохиолдолд хугацаанд татвараа төлөгдөөгүй байна. За төлөгдөх ёстой хугацаанаас хоцорсон байна гэж бичлэн хоног тутамд нь за хоногийн алдангуудыг тооцоолоо явцдаг. Тэгэхээр одоо тухай бүрт нь гарах ёстой байсан хугацаанд татваруудаа төлөө явчих юм бол ирээдүйд одоо хоногийн алдан гэсэн эрсдэл байх болохгүй болоо явчих байгаа. Тэгэхээр ахаад дээрэс нь тайлангуудаа бидгээд цаг тухай бүрт нь гаргаж явах ёстой. Татваруудаа цаг тухай бүрт нь төлж явах ёстой. Жишээ нь тэгэхээр нийгмийн даатгалын тайланг бол хүн бүхэн сар болгон гаргадаг. Тухайн сарда багтааж нийгмийн даатгалынхаа мөнгийг төлөх ёстой гэдгийг мэддэг боловч хувь хүний орлогын албан татварын тайланг улиралдаа нэг удаа гаргана төлөх ёстой татварыг нь сар болгон төлж явах ёстой гэдэг тэр болгон хүмүүс нэг мэдээд байдаггүй л дээ. Яагаад тэгэхээр цалинг бол битгэд сар болгон тооцоолоод авсан цалингаасаа хувь хүний орлогын албан татварыг суутгаж авч байгаа учраас энэ мөнгийг сар болгон татварынхаа дансанд төлж явах ёстой байдаг. Тайлангийн бол улирлаар гаргаж явах ёстой байдаг. Хэрвээ танах хувь хүний орлогын албан татварынхаа мөнгийг сар хугацаанд нь сар болгондоо төлөөгүй байх юм бол энэ маань татварын хянах шалгалтаар ороход за хугацаанд татвараа төлөөгүйгээд эрсдэл одоо та бүхэн дээр ирнэ л гэсэн үг байна. За санхүүгийн тайлангаа үнэн зөв одоо гарсан эсхийг нь одоо сайтар шалгая. Би өөрийнхөө хэмжээнд шалгасан өшөө илүү нарийн шалгая гэж үзэх юм бол аудитын байгууллагад хандах хэрэгтэй. Тэгэхээр аудитын байгууллага бол хөндлөнгийн байгууллага тухайн компани санхүүгийн тайланд хяналтыг тавиад үнэн зөв бодтой байгаасын бүгдийг гаргаад дүгнэлт гэдэг зүйлийг танилцуулдаг. За дүгнэлт гэдэг зүйлийг өгөхөөс өмнө зөвлөмжүүдийг өгдөг гэсэн үг. За танай байгууллага дээр энэ зүйлүүд буруу бүртгэсэн байна. Ийм эрсдлүүд байна. Энийг одоо энэ хуулийн дагуу ингэж залруулна уу гэсэн одоо тэр зөвлөмжийг тухайн байгууллагын удирдлага нэгтлэн бодогчдод нь өгчдөг гэсэн үг. Тэгэхээр аудитэд хандаад тухайн зөвлөмжийг нь аваад засаж залруулаад санхүүгийн тайлангаа татварын тайлангуудаа буцаагаад залруулаад зөв болоод явчих юм бол ирээдүйд ямар нэгэн эрсдэл одоо учрахаас урдчлан сэргийлж гинэ гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр аудитын байгууллагад илүү хандаад зөвлөмжүүдийг авах хэрэгтэй гэсэн үг. За ер нь аудитын гол зорилго гэхлээрээ танай аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан дээр за алдаатай зүйлс дээр нь зөвлөмж өгөөд за дүгнэлт гаргадаг. Тэгэхээр энд компани аж ахуйн нэгжийн тайлангууд бол одоо нэгэн бод бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэн зөв хөтлөгдсөн байна гэдгийг дүгнэж за одоо дүгнэлт өгдөг л газар л да. Тэгэхээр танай компани нэгтлэн бодогч надад ер нь хэр ажиллаж байна вэ гэдгийг одоо мэдхийн тулд энэ нэгтлэн бодогч хүний маань хийгээд байгаа ажил нь үнэн зөв үү гэдгийг хянахын тулд гүйцэтгэх удирдлагууд одоо заавал одоо жилийн эцсийн тайлангаа гаргахтаа аудитэд орно гэж ойлгоод байх шаардлагагүй. За жилийн дундуурч гэсэн храат бус аудитын энэ шалгалтаар сайн дураараа бас орж болдог. За санхүүгийн тайлан маань за аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарч за жилдээ 1 удаа, жилдээ 2 удаа гардаг байгаа.
За жишээ нь хагас жилийн тайлан бол 1-р сарын 1-ээс 6-р сарын 30-ны хоорондох тайланд хугацааг хамаарч 7 сарын 20-ны дотор сангийн яамд тайлангаа илгээдэг. За гэтэл нэгтлэн бодогчид маань 7 сарын 20 гэхэд тайлангаа илээх ёстой байтал 7 сарын 10-ны өдөрч 7 сарын 19-ний өдөр за тайлангаа гаргачлаа та захирлаа хийнэ уу гэд ороод ирж идэг л да. Тэгэхээр хэрвээ энэ одоо нэгэн өдрийн дотор за зөв байна уу буруу байна уу гэдгийг нь одоо хянана гэдэг бол бас одоо өрөөсгөл ойлголтуулаа авчдаг. Тийм учраас гүйцэтгэх удирдлага гэдэг хүн маань санхүүгийн мэдлэгийг бол нэгтлэн бодогчоос сурч байдаг. Нэгтлэн бодогч гэдэг хүн гүйцэтгэх удирдлагыг бол сайн одоо санхүүгийн мэдлэгээр суралцахад одоо нэг суралцуулж байдаг. Тийм учраас гүйцэтгэх удирдлага маань одоо нэгтлэн бодогч ажилдаа авахтаа ч гэдэг юм уу танай нэгтлэн бодогчны бодлогын баримтчигтээ бүх санхүүгийн тайлан жишээ нь 7 сарын 20-нд гарна гэж байгаа бол 7 сарын 10-ны өдөр санхүүгийн тайлангаа надад танилцуулах ёстой. Одоо гэж заавал хэвссэн байх, сургасан байх ёстой гэж байдаг. Ингээд та 7 сарын 10-нд санхүүгийн тайлангаа авлаа. За санхүүгийн тайлан дээр чи ямарваа нэгэн алдаатай байгаа бол нэгтлэндээ бас нэгсэндээ бас 10 хоногийн хугацаанд түүнийг зөв болгоод залруулах ч юм уу те хугацаа өгч ийна гэсэн үг байна. Ингээд та 7 сарын 10-наас нэгтлэн бодогч гэдэг хүн бол 20-ны дотор алдаатай байгаа зүйлсүүдэд засаад за тайлан илгээхээс өмнө ахаад гүйцэтгэх удирдлагад зөв болгосон тайлангуудаа хянуулаад явж гинэ гэдэг маань тайлан буруу гарах за татврын ямарваа нэгэн байдлаар эрсдлээс урьдчилан сэргийлж явдаг байх нь. За мөн дээрээс нь гүйцэтгэх удирдлагууд маань за харилцахын гүйлгээ ч юм уу ямарваа нэгэн одоо харилцах наснаас мөнгө хөрөнгийг зарлагдахдаа за хаашаа тийм хаашин зарлагдаж байгаа ямар гүйлгээний утгатай зарлагдаж байгаа юм бэ гэдэг гүйцэтгэх нэгтлэн бодогчтойгоо заавал одоо ярилцаж байж за энэ одоо нэг санхүү татврын тайландаа тусч байгаа тоон үзүүлэлтүүдээ хоорондоо ярилцаж байж одоо тайлангуудаа хянаж гаргаж явах хэрэгтэй да. За тэгэхээр ерөнхийдөө байгууллагын удирдлагууд болон за нэгтлэн бодогч нарын бас хамтын ажиллагаа бас их чухал юм байна тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр санхүүгийн тайлан дээр бол 1-р гарын үсэг гүйцэтгэх удирдлага, 2-р гарын үсэг бол нэгтлэн бодогч сурж явдаг. Тэгэхээр энэ санхүүгийн тайлан дээр юун дээр гарын үсэг зураад байгаа вэ гэдгээ заавал өмнө нь нэгтэлж харж байх ёстой. За юун дээр нэгтлэж харах вэ гэдгийг бид хэд бол сая хэдүүлээ тодорхой юм зүйлсүүдээр ярилцаа явуулчлаа. Тэгэхээр нэгтлэн одоо гүйцэтгэх удирдлага гэдэг нь хоорондоо харилцан ойлголцож байж манай санхүүгийн тайлан дээр юу бүртгэгдсэн байгаа. За ямар бүртгэгдээгүй зүйлсүүд үлдчихэд байгаа. За тэрийгэ тайландаа тусахгүй бол за юу гэдгийг танай санхүүгийн тайлангийн тайлан хугацааны бүх үр дүн дутуу үлдэгдсэн байна. Орлого нуусан байна ч гэдэг юм уу тийм ээ. Зарлаг бүртгээгүй үлдээсэн байна ч гэх мэтчлэн ирээдүйн одоо эрсдлүүд одоо учирч болно л гэсэн үг байна. За нийтдээ хэдэн анхаарах хэрэгтэй зүйлч сая ирнэ? За бид нар сая нийтдээ 8 төрлийн анхаарах зүйлсийг ярьсан. За ерөөд нь багцлаад эхнээс нь хэлээ явчих тийм ээ. За нэгдүгээрт нь бид нар задаргаагүй тайланг нэгтлэндээ буцааж өгөө гэсэн. Тооны ард тоо байдаг, бодтой байна уу гэдгийг хянж үзгсэн тийм. За хоёрдугаарт нь тооллого хийгээгүй тайлан нэгтлэн бодогчтой буцааж өг гэж байгаа. Тэгэхээр бодит байгаа үлдэгдэл маань тайлангийн үлдэгдэлтэй таарж гэнэ үгүй гэдгийг нэг хянаад үзээ гэсэн үг байна. За гуравдугаарт нь татврын тайлангийн үлдэгдлүүд чинь авлага үлгийн үлдэгдэл нь татврын тодорхойлолтоогоо таарсан байгаа юу? Татвартайгаа тооцоо нийлсэн үү гэсэн үг тийм ээ. Энийг одоо хянаж үзээ гэсэн үг. За дөрөвдүгээрт нь анхан шатны баримт бүрдүүлэлт хийгдээгүй тайланг нэгтлэндээ буцааж өгөө. Нэгтлэн нэр маань цаг тухай бүртээ ажиллаа хийгээд байна уу үгүй юу гэдгийг та хянаад үзээрэй гэсэн үг тийм ээ. За тавдугаарт нь логикгүй гарсан санхүүгийн тайланг буцааж өг. Уялдаа холбоо нь одоо зөв байна уу тийм ээ. Уялдаа холбоотой байна уу гэдэг талаар бол ярьсан. За 6 дугаарт нь санхүүгийн тайлан гаргахдаа зөвхөн мөнгөн хөрөнгийг бүртгэсэн юм биш үсттэй. Одоо мөнгөн хөрөнгөөс бусад одоо гүйлгээнүүдийг санхүүгийн тайландаа тусгасан уу гэдгийг нэгтлэнгаас асууад хянаж үзээрэй гэсэн үг тийм ээ. За 7 дугаарт нь одоо тодорхойлсон татвараа хугацаанд нь одоо төлж гэнэ үгүй юу гэдгийг бол хянаж үзэх хэрэгтэй. За тэгээд энэ 7 зүйлийг анхаарах хэрэгтэй. За энээс цаашлаад илүү нарийн хянаж үзье гэх юм бол аудитын байгууллагад хандаа гэсэн ийм 8 төрлийн зөвлөмжийн талаар ярилцсан байна. За тэгэхээр сая ярьсан зөвлөмжүүдээс те за аль нэгэн дээр нь асуудал хэрвээ гарсан байх юм бол тэгэл одоо энэ асуудал үүснэ гэсэн үг өгвөл бас аргалаад явчих болох уу?
Аль нэгэн дээр нь асуудал үүссэн бол тухайн зүйлийг нэгтлэн бодогч маань залруулна гэсэн үг. Дахиад санхүүгийн тайлангаа үнэн зөв бодтой болгоод дахиж гаргаж залруулах хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхгүй тэгээ алдаатай чигээр нь цаашаа явж болохгүй. Яагаад гэхээр нөгөө 1 2 дугаар гарын үсэг зурж байгаа нэгтлэн бодогч удирдлага маань хариуцлага хүлээнэ гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр цаг тухай бүртээ залруулаад зөв болгоод явах хэрэгтэй л гэсэн үг байна. За одоо нэг хариуцлага хүлээнэ гэл ер нь түрүүнээс хойш яриад байгаа шүү дээ. За тэгвэл яг ямар хариуцлага хүлээт юм? Тэрэн дээр бас мэдээлэл. За үүргээ биелүүлээгүйгээс болоод санхүүгийн тайлан буруу гарсан ямар нэгэн байдлаар буруу гарсан үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм бол төрчлийн тухай хуулийн 11-р зүйл дээр нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчих юм бол за нэгтлэн бодогчийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр аж ахуйн нэгж байгууллагыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Нэг нэгж нь бол 1000 төгрөг. Тэгэхээр нэгтлэн бодогчийг 400,000 төгрөгөөр байгууллагыг 4 сая төгрөгөөр торгоно гэсэн үг байна тийм ээ. За эдгээр зүйлс дээр анхаарахгүй зөрчлийн тухай хуулиас гадна за татварын хянах шалгалтаар орж байгаа тохиолдолд за татварын нөхөн татвар хоногийн алданг торгуул гих мэтчлэн нэмэлт одоо нэг татварын одоо акт торгуулууд ирнэ гэсэн үг байна. За мөн тайлангаа зөв уншиж хянаж чадахгүй байгаад ах юм бол за бизнесээ зөв удирдах за санхүүгийнхаа орлого зарлагыг үнэн зөв бодиттой гараад байна уу ашиг алдаглаа үнэн зөв бодиттой бас тооцоолож чадахгүй гэсэн үг байна. За дээрэс нь мөнгөн урсгалаа буюу мөнгөний орлого зарлагуудаа бас бодиттойгоор хянаж чадахгүй байна л гэсэн үг байна. За аливаа бизнес бол ашигтай ажиллахын үндэс нь бол за санхүүгийн ухаалаг удирдлагаас бол шууд шалтгаалдаг. Тийм болохоор за бизнес эрхэлж байгаа бизнесмэнүүд, захирлууд, гүйцэтгэх удирдлагууд маань за санхүүгийн мэдлэг, боловсрал дээр бол зайлшгүй анхаарч байгаасай гэж хүсэж байна. За өнөөдөр бол бид бүхэн за байгууллагын удирдлагууд санхүүгийн тайлан дээр 1-р гарын үсэг зурхаас өмнө юун дээр зайлшгүй анхаарах ёстой вэ гэдэг сэдвээр бол за та бүхэнтэйгээ ярилцаж за заавар зөвлөгөө өглөө. За өнөөдрийн подкастт маань хүрэлцэн ирж заавар зөвлөгөө өгсөн за Magic Group-ийн ерөнхий менежер Алтан Гэрэл, санхүүгийн багш Хонгор Зул нартай баярлалаа. За баярлалаа. За үүгээр өнөөдрийнхээ подкастыг өндөрлөе. За дараа 7 хоногийнхаа заавал сонс подкастаар уулзтлаа. Түр баяртай.